За бүгдээрээ сайн байцгаана уу? Тэрмэн хонгороо хоёрын подкаст эхэлж байна. Ингээд подкастаа хийгээд 10 дахь дугаараа та бүхэнд хүргэх гэж байна. Ийм хурдан 10 дугаар болсон уу? Тий харин ингээд цаг хугацаа чи ийм л хурдан биш. Дорхно юм тий. Тэгээ 10 дахь дугаарын онцлог нь юу вэ гэхээр яг энэ дугаараас эхлээд бид хоёр нэг плейлист үүсгэж байгаа. Тэр нь болохоор гадаадад ажиллаж амьдрах сорилтууд гэдэг. Тэрнийхээ эхний хэсгийг өнөөдөр хийж байна. Өнөөдрийн сэдэв болохоор identity struggles эсвэл crisis гэдэг юм уу те. Яг нэг хүний амьдралын нэг хэсэг үеүүдэд гарч ирдэг өөрөөсөө асуудаг хүнтэй би хаана би юу н одоо хийм бэ? Би хаана хариалагдах юм бэ? Тэ. Би цаашдаа юу хийх юм бэ? Миний зорилго юу юм бэ гэд хүмүүс дандаа хэсэг хугацаанд ингээд асуудаг гэж байгаа байхгүй юу? Ямар үед асууж яах гэхээр жишээ нь одоо юу гэдгийг амьдралынхаа түнс магадгүй 65 нас 60 нас хүртлээр ингээд ажил хийж байгаа тэтгэвртэй гарах үед тийм ээ. Тэрнээс цаашаа ингээд ажил хийхгүй болчоор одоо би яаж амьдрах юм бэ? Миний зорилго юу юм бэ? Одоо би энэс цаашаа дахиж ажиллахгүй штэ гэд нэг өсний хямрал үүсэж байгаа байхгүй. Эсвэл одоо ингээд жок болгоод монголчууд ярьдэн штэ 30-аас дээш насны ахмадууд тэр гэдэг. Тэгэхээр нөгөө 20-д байж байгаа 29 хүрснэ яг 30 руу ороод ирэх үед нь ингээ хямрал эхэлдэг ч юм уу тийм. Гинт ингээ 30-тай болчлаа шүү дээ. Одоо би ингээ залуу биш болчихж байгаа юм уу? Тэгээд ингээ хямран ч гэдэг юм уу? Бид нар дээр яаж гарч ирэх вэ гэхээр Монголдоо ингээд яг нэг гоё өөрийн таатай комфорт зондоо таатай бүстэй амьдарч хагаад гинт ингээд гадаадад амьдрах шийдвэр гаргаад очингууд орчин, соёл, хоол, хүнс, найз нөхөд харилцаа, хэл ус гэ бүх юм өөрчлөгдөд ирэхээр хэсэг хугацааны дараа яг тийм хямрал нь үүсэж байгаа юм. Би яг энэ одоо жишээ нь би энэ Герман гэдэг улсад яг хариалагдаж чадах юм. Би ер нь хаана хариалагдах юм тий. Уул нь би Монгол хүн гэхдээ ингээд гадаадад ингээд олон жил амьдарсныхаа дараа эргээд харахад нөгөө Монгол нь ч өөрчлөгдсөн байдаг, өөрөө ч өөрчлөгдсөн байдаг. Тэнгүүд буцаад очлоо гэхэд би тэнтэй уусаж ингэж чадах болов гэдэг. Хямрал гээд ингээд яриад ороод ирэхээр заримдаа хүмүүс ингээд мэддүү. Эсвэл мэдэрдүү. Эсвэл тий одоо дорой байгаад сэтгэдэж болох байхгүй. Энэ одоо хямрал гэдэг байгаа зүйл чи яг орчин нөхцөл өөрчлөгдөх гэдээ бид түрүүндэллээ ш. Тэр үед гарч ирж байгаа учраас зарим хүмүүс нь одоо ч яг тэрийг туулаад явж аж болно. Эсвэл зарим нь тэрийг одоохондоо мэдрээгүй байж болох. Эсвэл туулаад өнгөрцөн тэгсэн нэ тэрийг анзаараагүй өнгөрцөн ч байж болно. Эсвэл туулаад тэрнээсээ улам ингээ хүчрэгчээд ингээ өөрийгөө бие хүн болгоцсон байж болно. Тэгээд магадгүй өөрийгөө бивэл одоо дэлхийн хүн гэж ярих хүмүүс бас байдаг ш. Тийм байж болох байхгүй. Тэгэхээр яг хуу энийг эхлээд ойлгохын тулд би танаас нэг юм асууя л да. Та одоо жишээ нь ингээд ер нь яваан да тий. За. Монголд амьдрах уу, Германд амьдрах уу? Би бол угаасаа тэрэнд 100% яг Монголд амьдрна гэж хариулна. Угаасаа л яг бидний хувьд яг манай гэр бүлийн хувьд бол Монгол руугаа явандаа буцна гэж боддог. Зарим ах эгч нар одоо бас хэлдэг шүү дээ. Угаасаа бүгдээрээ л анхандаа тэгж боддгийг ч гэдэг үү те. Тэрэнтэй байгаа л гэдгийг гэдэг чинь. Юу болохоор яг одоогийнхоо өнцгөөс одоогийнхоо үзэл бодлоор бодоход яг баталгаатай буцах юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Яг тэрэн дээр чи ингээд төрөлөд дэлгэр чи ингээд орчин өөрчлөгдөн шүү дээ. За эхлээд л одоо юу гэдэг Монголд байж байгаа Германд ирэхэд ингээд орчин өөрчлөгдсөн, хэл өөрчлөгдсөн, соёл өөрчлөгдсөн, найз нөхөд хүрээлэл өөрчлөгдсөн, үнэлэмж өөрчлөгдсөн гэдэг. Яг тэрэн дээрээсээ ингээ анзаараад татхад бол одоо миний жишээ нь одоо анхны яг энэ тэтэртэй хямрал яг дөнгөж ирсний дараахан ч юм уу явагдсан байж магадгүй байхгүй. Одоо би жишээ нь ингээ Монголдоо ингээд ямар нэгэн байр суурь эзэлсэн тодорхой хэмжээнд тийм цаасан малгай өмсгөө тэгээ ингээд албан тушаалтай болцсон тий. Нөгөө албан тушаалтаа янз бүрийн менежер гэдэг тийм нэр мэр өгцөн тий. Тэгж байгаа л ингээд 180 градус сэргээл Германд руу ирсэн чинь юу нөгөө менежер ингээл гэр орноо цэвэрлэх өөр хүүхдүүдээ сургууль цэцэрлэгтээс нь авах гэснээр өөрөө ажил болохын тулд эхлээд хэлийн сурах хэл сураагүй байхдаа өөрийнхөө хүсээгүй ажиллаа хийх ч гэдэг юм уу. Тэр мэтчлийн ингээд зорилго мөрөөдөл бүх юм ингээ өөрчлөгдөд ингээ өөрөөсөө тэгэл тий би өөр нь яг энд ирэх нь зөв байсан юм би өөр нь гадаад явах нь зөв байсан юм уу тий хүмүүс болохоор
Хүмүүс болохоор ингээл гадаад очиж жаргалаа хөөх гэж гадаад явсан гэтргээл тэгдэг шүү дээ. Тэгтэл бодит амьдрал дээр ингээд байнгын сорилттой тулгарч идэг болохоор тухайн үед бол жишээ нь ер нь ингээ ирхэн зүв байсан юм уу да тий гэл их бодогчсэн байхгүй. Тэг дээрэс нь яг нөгөө хүн чинь ингээд одоо гадагшаа явлаа гэхэд гадагшаа явахаасаа өмнө өөртөө ямар нэг тийм төсөөллийг бас бий болгочихж байгаа шүү дээ тий. Тэгээ эсвэл ингээд нэг том зорилтууд ингээд тавьчихж байгаа. Тэгээд яг тэрэндээ ингээ хүрхгээд өөрийнхөө чадлаар ингээд хичээгээ зүтгээд идэг, мэрийгээд идэг. Тэгсэн хэрнээ яг нөгөөх нь ингээ санснаар нь болж өгөхгүй. Яг нөгөө нэг одоо за би одоо очиод өстө нэр алаад өгнө, үзүүлээд өгнө гэл тэгсэн чинь яг бодит байдалтайгаа нүүр тулаад ирсэн чинь ажил нь ч олддгүй ч гэдэм үү тий. Ингээл энэ мэтчлээ ингээд асуудал бэрхшээлүүд сорилтуудтай нүүр тулаад ирэхлээр хүнд одоо тэр янз бүрийн асуултууд гарч ирэх тэр хямралууд үүсэх. Өөрөөсөө дотроосаа өөрийгөө шинээр хайж эхлэх тий. Үнцнээ шинээр тогтоох гэм гарч ирж байгаа. Тэгээ өөртөөгөө жоохон ярилцах, тэр эргэлзээгээ тайлах энэ төр гэл тий. Саяын тэр нөгөө гадаад явахаасаа өмнө Монголд хүмүүс ингээд төсөөл тавьчихж байгаа гэдэг чинь их гоё шүү дээ. Яг үн тэр айгүй ингээд ерөөсөө л хил даваал бүх юм ингээд сайхан чигдрэл болчих юм шиг бодож идэг. Тэрийгээ тэгээ бүл зориг төсөөл болгоцсон байдаг. Тэгтэл яг нөгөө бодит байдлаа хантайгаа нүүл тураад ирэхээр гадаад нөгөө жарах гэж явсан гэдэг ингээд магадгүй ингээд бодох асуудал болчдөг ч. Тэгээ ингээд миний хувьд бол тэр ингээд техник хямрал байсан юм шүү. Тэгжидэл би ингээд яг тэр үедээ ингээд гэрээ санаад ээж аав найз нөхдөө санаад ингээд хямарч ийснэ тэр хямралаад авчиж байгаа шүү. Тэгээ даваад ингээд мэдээлэлтэй ойрхон болоод харилцааны төвшин арай гайгүй болж ирж мрээд тэнгууд нөө хүн чинь хямрлаа мартчихж байгаа байхгүй тий. Ингээд бодж байгаад ингээ өөрийгөө ингээ дахиад нэг өөр хүн болгочлоо ш. Дахиад нэг магадгүй өөр тэрмээ болчихлоо ш тий. Ямар юм дүнцэнэ өхөө өтрээд ингэж явж байгаад тэнгүүтээ гадаадаа ингээ удаж байгаад гарчиж байгаад асуулт нь яг таны түрүүний асуусан тэр Монгол руугаа буцах уу энд үлдэхөө гэдэг дээр болж байгаа байхгүй. Тэрийг би яагаад асуусан гэхээр одоо нэг юм жишээ байгаа байхгүй. Алтартай тамирчны. Одоо Месут Özil гэдэг тийм хөлбөмб бөхчин байсан. Одоо бол зодог тайлцсан. Тэр үл яг герман хүн байхгүй юу? А яг одоо нэг аав ээж юугаар нь бодох юм бол турк. Яг үнд цогсоогоор нь бодож. Турк. А тэгтээ германы шигшээ тоглож исэн маш сайн ур чадвар маш өндөр. Ер нь дэлхийн шилдэгүүдийн нэг байхгүй юу? Тэгж тухайн үедээ ч ярьдаг гэсэн одоо ч ярьдаг. А тэгээд тэр ингээд клубт тоглолдог. Тэгээд давхар ингээд нэг улсынхаа шигшээ тоглож байгаа шүү дээ. А тэгээд тэрнээс өмнө улсынхаа шигшээгээс төрүүлээд зодог тайлсан байхгүй. Яагаад тэгэхээр өмнө өөрөө ингээд дандаа ингээд юм ярьдаг байсан, асуудал дэвшүүлдэг байсан. Тэрийг ингээд магадгүй германчууд зарим ингээд гоншхонлооч гэдэг юм гэдэг байсан. А яг тэрнээс яг одоо миний нэг санаж байгаа нь тийм байгаа байхгүй. Юу гэхээр ингээд германы шигшээ баг хожихоор би герман хүн болдог. А шигшээ баг хожигдохоор турк хүн болчихдог. Тэрэнд нь би ингээд жоохон тууг дургуйтай гомддог гэж их ярьж байгаа. Тэгэнгүүтээ шигшээгээсээ зодог тайлаад тэг карьерийнхаа төгсгөлийг хаана хийсэн гэхээр Туркийн клубт хийсэн байхгүй. Тэрстэй угаасаа хинч тэхэр шүү дээ тий. Яг ингээд одоо хожоод ялалт байгуулад тий амжилт гаргаад инхээр болохоор Германд хариалагдчихдаг. Тэгснээ ингээд яг өөрийнх нь одоо ялагдал энтрийг ялагдaltaй тэр хүнийг хайрлж хүлээн зөвшөөрж чадахгүй. Тий. Тэгээ энэ чи яг ингээд тэр тамирчин дээр ярьж байгаа гэсэн бодит байдал дээр ингээд эргэн тойрны юун дээр ботход ч гэсэн тийм ээ ер нь ур чадвар ойролцоо ч юм уу ер нь яг ур чадвар дээр ч гэлтгүй ер нь яг ингээд одоо гадаад хүмүүс тухайн улстай ер нь яг уусна гэсэн юм ер нь байдаг юм уу гэл айдсан эхэлж байгаа. Яг тэр сэдвтэй холбогдуулаад ирэхлээр жишээлх юм бол одоо Барцилаас ирсэн нэг эмэгтэй л гэж үтэй. Германд ирээд нэг 7-8 жил амьдарчаад би герман хүн гэдэг аахгүй. Өөр улсаас ирчээд тим юм яриад сурж байгаа хүмүүсийг харахаар надад ингээд айгүй нэг бодлын харамсалтай ч юм шиг тий. Би тэдний хувьд чинь бол одоо Германд ирээд нэг 8-9 жил амьдарч байгаа шүү дээ тий. Тэгээд одоо яг өнгөрсөн хугацаанд би бол одоо нэг ч удаа би герман хүн гэж бодож сэтгэж үзээгүй. Миний толгойд тийм бодол бүр яагаад ч орж ирэхгүй байхгүй. Тэгээ тийм болохоор яг
гадны өөр орнуудаас зарим орнуудаас ирсэн хүмүүстэй ингээ юм яриа сууж ахаар одоо эх орн руугаа явчаад ингээд амралтаа хийчээд ирэхтэй яа тэнд очсон ч гэсэн айгүй хэцүү байлаа бараг л өстой нэрээ юм нөөр болцсон би бараг энд их ингээд одоо тогтолцоотой энэ амьдралын хэв маяг юмда тасан цогцож тэнд очиод тэрнийхэн чучрыг олохгүй энэнийхэн чучрыг олохгүй гэдэг ингээд яриад суугаад тахлаар ингээд бараг тэр чинь ингээ миний хувьд бараг ингээ шок болоод байгаа байхгүй юу. Тэгээ тэр чинь л одоо яг хямралын нэг хэсэг болчихж байгаа. Тэгээ тэр хүн бол одоо ингээ амар хямраад яваад байгаа гэсэн үг. Тий, яг үнэ. Тэр хүн чи одоо ингээ өөрийгөө хаана хараалагдах хайгаад байна шүү дээ. Бидний хувьд ч гэсэн магадгүй ингээд окей, жишээ нь ингээд гэр бүл болоод магадгүй хүүхэд нь ингээд германд төслөөж гэх юм тийм тохиолдолтой. Нөгөө хүмүүс чинь ингээ юугаад таад хүүхдээ эхлээд заа цэцэрлэгт оруулчих. Цэцэрлэг нь бол заа сургуульд оруулчих. Сургуулинд байсан заа их сургуульд оруулчих гэдэг юм ингээд хүний шуналч ингээ яваад байх тусам улам тэр гүнлүүгөө ороод ингээд асуулт нь улам л авшраад байгаа. Тэгчитэл чи ур чадвараас хамаарахгүйгээр ингээд яг тэр улсынхаа юмд нь ороод уусаад яг ижил төвшөнд үнэлэгдээд явах уугүй юу гэд байгаа үедээ гадаад амьдарч байгаа үедээ өөрөөсөө асуугна шүү дээ. Тэгжээтэл магадгүй ингээд зарим тохиолдолч гэсэн хилэн дээр хүртэл ингээд олон жил амьдраад ингээ өөрийгөө ингээд аягүй сайн ярьдаг болчлоо гэсэн мөртлөө яг ингээд их хэлээрээ ингээд бүрэн гүйц зарим зүйлийг ойлгуулж чадахгүй байхдаа хүртэл ингээд дундууцаад бухимдахгүй хүртэл гарч ирж байгаа шүү. Тэр чинь хүртэл бас тэр чинь хүртэл тэр харьяал гэдэг зүйлд хамаарчиж байгаа. Тэг ямарсан дэ тийм мим жок хүртэл байгаа ш. Та нар нэрээ намайг те их хэлээрээ ямар тийм хөвгчлөлтэй хүн гэдгийг мэдэхгүй байна да. Тэгээ ингээд гадаад байхтай бол ингээд одоо ингээд бас ингээд харьяалал хайгаад тах нь шүү дээ. Гэтэ байн хөшилтэй тэр нь ингээд гарч ирнэ гэдэг байгаа шүү дээ. Ямар нэгэн юм нөхцөл байдал өөрчлөгдсөн үед гэдэг. Яг тэгээд дараа нь болохоор ингээд янгууд за окей тэгвэл гадаад за магадгүй хоёулынгийн жишээр Германд амьдрахгүй юм байна те гэж бодож шүү дээ. За тэгвэл Монголд амьдрий гэдээ очтол бас Монголд яг ямар нөхцөл байдал хүлээх вэ гэдэг бас сонирхолтой байна. Таавал жишээ нь өөртөө ихтгэлтэйгээр болно окей гэж хэлж чадах уу? Би бол яг зөвхөн миний дотор төрдөг бодол гэд ирэх юм бол угаасаа Монгол руугаа буцна. Монголдо очиж амьдрна. Тэгээд одоо Монголдо очихоор өстой тасан цогцож чадахгүй дунд нь орж чадахгүй хэцүү ах болон болоо гэсэн бүр эргэлзээ бүр юу ч байдгүй. Угаасаа тэндээ очиод асуудалгүй тасан цогцоод амьдрчих واخ. Тэгээд яг тэгэхээр одоо нөгөө нэг тэр зарим нэг хүмүүс чинь энд ирээд нэг хэдхэн жил болчоод би герман гэд яриад сууж байгааг хараад гайхаад ингээд өөрөө нэг тиймэрхүү үзэл бодолтой болооч ч тэрүү. Миний дотор бол ерөөсөө тийм эргэлзээ төрж үзээгүй. Окей. Миний хувьд л магадгүй эргэлзээ жоохон байж болно гэж бодож байгаа. Ягаад? Яг уу одоо ингээд жишээ нь бивэл одоо ингээд хүмбэл байнга л өөрчлөгдөд байгаа шүү дээ. Хүн өөрчлөгдгөө гэж ярьж байгаа ч гэсэн бодит байдал дээр хүн ингээд хүсвэл ч гэдэг юм ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн л байдаг байхгүй юу? Гэхдээ харин одоо яг таныг ингээд одоо жишээлбэл өмнөх дугаар дээр ярьжсэн шиг одоо өмнөх дэрмээ одоо байгаа дэрмээ хоёр шал өөр хүн болцсон байгаа гэдэг ингээд та ингээд амар өөртөө ихтэй ярьж чадчих байгаа шүү дээ. Би болохоор зэрэг ерөөсөө тэгж өөртөө ихтэй тэгж хэлж чадахгүй заяа. Одоо өмнөх хонгороо одоо байгаа хонгороо хоёр шал өөр хүмүүс болцсон гэж би өөртөө ихтэй зөрөгтэй тэгж хэлж чадахгүй. Тэгтээ яг үнэндээ бол бодит байдал дээр харьцуулаад бодоод үзэх юм бол асар их өөрчлөлт гарсан байгаа байхгүй. Тэгтээ яагаад гэвэл магадгүй би ингээд өөрийгөө өөр хүн болцсон гэж хэлхээс айгаад байгаа айдас төрөөд байгаа тийм юм байж бас болох байхгүй. Одоо би жишээ нь ингээд айгүй өөдрөөр төсөөлөх юм бол мэдээж яг төсөөлөл биш айгүй өөдрөөр ингээд харж чадна тийм үү. Яг бол монгол хүн учраас тэнд өсөө торнцсон тэрнтхийн соёлыг мэддэг учраас гээд би зоригтойгоор очиж чадна тийм үү. Тэгтээ бодит байдал дээр ингээд харахад чинь жишээ нь хоёлаа ингээд өөрчлөгдсөний нэг жишээ ихэд ямар нэгэн байдлаар ямар нэгэн гуйлтын эсрэг гүгүүгээ тэлээ сурчсан байгаа байхгүй. Тэгээд өгөөч ингээд өгөөч гэдэгт нөө уучлаарай үгүй боломжгүй гэдэг хэлээд сурцсан байх чинь. Татгалзаж сурчаад татгалзаж сурсан. Хоёрдугаарт над дээр би яагаад өөрийгөө тийм өөрчлөгдсөн гэдэг нь ихээр жишээ найзын хүрээлэл дээр гарч ирж байгаа байхгүй. За. Одоо би хэдий ингээд Монголд байдаг найзуудтайгаа
холбоотой байдаг гэсэн аажим цаг хугацаа өнгөрөх хэрэгээр холбоо харилцаа ингээд байхгүй болоод магадгүй ингээд холдоод тасарчихсан. Тэгтээ миний төсөөллөөр бол би тэр найзтайгаа бол ингээд дандаа л ингээд өмнө байсан шиг л төсөөлж байгаа шүү дээ. Тэгтэл тэр хүмүүс ч гэсэн бас өөрчлөгдөж л байгаа байхгүй. Тэгээ эргээд уулзлаа гэхэд гоё уулзсан тодорхой. Тэгтээ яг тэр гоё нөхөрл байх уу гэдэг тэр жишээ нь асуудал. Гурав дахь миний шалтгаан юу вэ гэхээр яг хуу энийг л яг үндэслэл гэж хэлэхэд хэцүү л дээ. Тэгтээ сошиал орчин санагдаж байгаа. Яа тэр би ч одоо 19 оноос 24 он хүртэл ингээд 5 жил фэйсбүүкээ бүр ингээд огт идэхгүй болгоод хаасан шүү дээ. Тэгээ хааж байгаа сая ингээд энэ юм ахлуулсан учраас нээж байгаа шүү дээ. Тэгээ ингээд нээгээд орж ирээд тарах чинь л айгүй яг тэр Монголын тэр сошиал орчин айгүй тийм сөргөн илүү ингээд харагдаад байдаг юм шиг. Тэр нь ч болохгүй байна, энэ ч болохгүй байна, юм ч хэцүү байна, энэ ч ингээд байна гэд яг хөө тэрүүл мэдээж нөгөө нэг хөөсөлтөө тийм ээ бодтой байдал биш хөөс мэдээж сайхан юмнууд зөндөө байгаа болж байгаа юмнууд байгаа. Гэхдээ тэр чинь ингээд бас ингээд нөлөөлөл үзүүлээд нөлөөлөл үзүүлэх нь баг байлаа гэхэд заримдаа юм нийтлэл уншиж байгаа байхгүй тийм. Одоо жишээ нь Америкт 20 гаруй жил амьдарсан залуу Монголдо ирээд тийм гоё юм хийгээд тэгсэн чинь нөгөөх нь ингээд болж битгэхгүй байжгаад нөгөө найз маань ингээд дараа нь за Монгол бүтэхгүй юм байна би буцаад гадаад руугаа явлаа гэсэн ингээд тийм нийтлэл гарч ирж байгаа байхгүй. Гадаад руугаа гэд ирэхлээр баг би Монголд биш тэр гадаадад харьяалагдаад байгаа мó гэдэг баг тийм Монголдо уус нь болно алаад өгнө энэ үзэн харсан юм а Монголдо би ингээд нэвтрүүлээд ингээд чадна мадна гэж зарим тохиолдолд тэрэндээ ингээд уусаж чадахгүй байж байгаад нөгөө Монголдо харьяалдагдахгүй байж уусаж чадахгүй байж байгаад ингээд буцчихж байгаа байхгүй. Тэгээ эн чинь бас яг тэр identity struggle уу өөрийгөө хайж хагаад өөрийгөө хайхч байх өөрийгөө шинээр тодорхойлох гэж байгаад тэр ингээд бүтэхгүй тохиолдол бас байгаа байхгүй. Тэр бас нөгөө нэг яг буцаж очиод за одоо нэг тодорхой хэмжээний хугацаа байгаад тэр хугацаагаа үе шатаад аваад гарцсны дараа бол асуудалгүй болчт юм а гэд яг тэрийгэ давхаасаа өмнө бас явчихж байгаа гэж болох юм тий. Яг үнэ. За тэгээд яг ингээд Монголдо уусч чадах уу би тэр орчиндөө ингээд байж дасан зогтоор үржлүүлээд ингээд амжирч чадах уу гэдэг нэг энгийн бас нэг жишээ. За. Жишээж байгаа нэг асуудал би төвшүүлж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр одоо нас. Одоо үдин жоок ч юм нэг юм байгаад байгаа шүү дээ. 30 болно 30 нэмэх ахмадууд гээд. Ерөөсөө л 29 хүрэл 30 хүрчих юм бол тэгэл ер нь хөгшин. Монголд ч барыг те. Тэгээ 20-д залуу тэгээ 30 хүрэх юм бол конец фильм авсаж хий зүгээр ахмад тэгээ яг өдөр жоок л те. Тэгтээ тэр чинь ингээд хүний ухамсарт ингээд юм үүсгээд байгаа байхгүй. Нэрэл 30 гараал ингээд Монголд ингээд бүх юмнаас ингээд хойш суугаад яачих байгаа юм уу гэдэг ч юм уу. Тэгтээ яагаад чи жоохон бахад 20 гарцсан 30 гарцсан гэл ирэх юм бол бүр айл хийдийн ингээд бүр нэг насанд хүрцэнтэй гэлстэй нэрэ айгүй том ах ихч нар гэл ингээд боддог байсан шүү дээ. Тэгэл тэнгууд өөртөө нэг ингээд нэг 20 гараад ирэх юм бол 20 гараад ч хүртэл хүнийх сүртэй том болдгүй юм биш үү ч гэдэм үү. 30 гарснаа гэх юм уу? 30 ч жоох юм биш үү? Яагаад бага бахад нэрэ 30 гарцсан ах ихч нарыг нэг л нэг тийм учир зүггүй том ах ихчнэр гэж бодоод идэв гэсэн юм бол тоо гэл. Тийм. Үгүй 30 биш зүгээр 40 50 хүртэл амар залуухан нас юм биш үү гэд ингээд хүний яг тэр үзэл бодол энэ тэр айгүй өөрчлөгддөг юм байна гэж санагдсан надаа. Тэгээд тэрэн дээр нэмэгдэж байгаа нэг аргумент нь юу вэ гэхээр яг энэ сетивтэйгээ холбогдоод яг энэ настай холбогдож байгаа нэг аргумент нь юу вэ гэхээр одоо юу гэдэг ингээд тухай одоо яадаг болсныг мэдэхгүй юм л да. Тэгтээ ингээд ажлын зар харахаар 35 хүртэлх насны дээд боловсралтай тэргээл ингээд хүнийг тодорхой хэмжээгээр ингээд ялгарлах үзэл ингээд зүгээр энгийн тийм ажлын зарн дээр хүртэл тавигддаг байсан байгаа байхгүй. Тэр мэтчлэн тэгээд одоо хэрвээ одоо хүртэл тийм 35 хүртэлх насны гэсэн тийм зааг тавьсан зар байгаа бол тэгээд 36 та хүнийг яа гэдэг. 37 8 40 50 та хүнийг яаж амьдрах гэдэг гэсэн асуудал надад би өөрөөсөө асууж байгаа байхгүй. Одоо тийм байхгүй ч магадгүй л тэгэхээр чи би ингээ Монголын мэдээлэлээс холтцсон учраас яг юм 100%-аар би тэнд очиод ингээл болно доо гэдэг дээр бас
нэг асуулт гарч иж байгаа. Гэхдээ миний бодлоор бол яг 35 нас хүртэл мөртөлч гэдэг юм үү те ингээд нэг тийм сони ингээд хязгаар тавиад ингэж байгаа ч гэсэн яг бодит байдал дээр нүүр тулаад ингээд ярилцсан доороод ингэх юм бол тухайн хүн зүгээр өөрөө уур чадвартай байгаад ингээд явах юм бол заавалчгүй тэр нас нь 35 дотроо байхгүй ч гэсэн өөрөө тэр ажлын байран дээр гараад тэр хийх гээд байгаа ажлуудыг хийж чадхаар тэр бол тодорхойлолтой бол тэгэл ажилд ороход асуудал. Гэхдээ яг хуу би энэнгээрээ юу хэлэх гээд байна гэхээр би 100% итгэлтэй юм шиг ярьж байгаа мөртлөө би ингээ Монголынхаа бүх мэдээлэлээс холдсон байгаа байхгүй юу? Би одоо энэ 35 гэдэг ярьдаг гэдэг чинь би аль 30 жилийн өмнөх юмыг л ярьж байгаа шүү дээ. Одоо ямар байгааг би мэдэхгүй байхгүй. Хэдий би ингээ сошиалаас Монголын талаар мэдээлэл авч байгаа ч гэсэн яг ийм энгийн мэдээллүүдийг мэдэхгүй байхгүй. Чинь одоо хонгорогийн ингээд найз нь ингээ Монголд ирчээд ингээ зүгээр энгийн Монголын тухай юмараа сууж байхдаа би ингээд яран дундаараа санаандгүй ингээд одоо ингээ Монгол хүмүүсийн дундаж шална сая байгаа үсттэй гэл ярих чинь хүүе юу яриад байгаа юм бэ? Халидын 2 сая мянга гараа явцсан штэ. Та хоёр ч юм уу сая дээрээ тогтцсон юм уу гэ. Тэрэн дээр чи хүртэл би ингээл дон гээл бодож байгаа хгүй. Ингээл нэрэл ингээд Монголынхаа энэ бүх юмнуудаас ингээл хоцроод яваад байгаа юм байна да. Тэг ингээд уул намхандаа л зэрэгцээд ингээ мэдээл аваад тань гэж бодоод байдаг гэд. Тэгтэл чи ингээд бас дээрэс нь 2 жилийн өмнө удаж байгаа Монголдо очиод Монгол маань бүр ямар гоё хөгжсөн юм тий. Энд чинь үл жишээ нь ингээд наад зах нь ингээд гүйлхэн дээр тий. Энд бол ингээд бэлэн мөнгөний гүйлгээ айгүй их хийж байгаа шүү дээ. Магадгүй одоо 70-80 гарсан хөгжүүлэх байдаг болохоор тийм байж магадгүй. Тэгтээ яг онлайн гүйлгээ байгаа. Тэгтээ бэлэн мөнгөний гүйлгээ айгүй их явагдчихэдэг. Тэгтэл чинь ингээ Монголд ингээл таксинд цугаал таксинаасаа буух гэж байхдаа хүртэл шууд ингээл мобайлт чи гэх жишээний. Тэгэл тэр мэтчлийн ингээл айгүй их тийм хөгжил юунаас хоцрогдсон. Өөрийгөө уулна ингээл ягаад ингэж бодож идэл яг үндсэн яг тиймэрхүү юм мэдээл дутмаг байдаг байхгүй. Тэгэл ингээл жишээ нь тэгэл ингээл за яг ингээд орчин нөхцөлтэй тааруудаад рационалаар бодож үзэх юм бол ийм асуудал байна гэж бодогдож байгаа. Яг би өөрийгөө нэг би Монголд амьдарч чадахгүй гэдэг юм биш. Чадна, болно. Тэгтээ яг энэ хямрал гэдэг юм дээр те өөрийгөө шинээр хайх гэдэг хямрал дээр л тулгуурлаж ингэж ярьж байгаа юм. Би бол яг бас яг тань шиг ингээд болон бүтэнтэй чадна, Монголд очиод амьдарч чадна, тасан цогцож чадна гэж бодоод байгаа боловч яг ингээд сэдв рүү ороод яг тухайн сэдв дээрээ гүн гүнзгий ингээд бодоод ирэх юм бол бас тэр бол айгүй том асуудал байна. Айгүй том асуудал. Дээрээс нь дээж тийм нэг амархан хөнгөн хариулцгаар асуулт биш байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд дээрээс нь одоо юу гэдгийг хүн болгон гадаадд очисон хүн болгон яг хүссэн өөрийнхөө мэрэгчлэр ажиллаад байхгүй шүү дээ. Янз бүрийн ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд тэр болгонтой ингээ юм олоод байгаа юм шиг боловч хамгийн үнцэнтэй цаг хугацаагаа ингээд алдаад л байгаа байхгүй. Тэр их үнцэнтэй цаг хугацаагаа их орондоо өнгөрүүлсэн бол бас нэг ондоо тэгтээ яг боломж болцоогоос хараад ингээд дэнсэлж байгаад ингээд явж байгаа шүү дээ гадаад руугаа. Жаргал өгөх гэж л яваагүй шүү дээ. Тодорхой тэр чинь хамгийн гол нь түмний элдэж хөгжий дэвшээ юм хийж бүтээ эргүүлээд өөртөө үнцэн үлдээ хийж л явж байгаа байхгүй тий. Тэр нь тэгж явсныгаа төлөө хамгийн үнцэнтэй цаг хугацаагаа ингээд хариунд нь өгөөд тэгснээ ингээд магадгүй тэр гадаадд очиод юу ч хийж аж болох байхгүй тий. Хүссэн ажиллаа хийж болно эсвэл зүгээр өөр ажил хийж үсээгүй яг өөрийнхөө сонирхлын биш ажиллаа хийж болно тий. Тэгж байгаа тамаг цаг хугацаагаа зориулж агаад эцсийн дүндээ ингээд шийдвэр гаргалтан дээр ирэхэд бас хэцүү байгаа байхгүй. Тэр мэтчлээ ингээ ихнээсээ ингээд яг гадаадд амьдарч байгаа хүмүүст гарч ирж байгаа асуудлууд бас их байгаа байхгүй. Тэгээд тэр болгоно тэгж нээлттэйгээр яригддгүү. Тэр сэдв баг нэг хөндөгддөггүй. Тийм нэг хөндөгддгүү. Тийм учраас ингээд бит хоёр зарим үеэрээ яг юм тустай юм гадаадд амьдрах сорилтууд гэсэн плейлист үүсгээд тэрэндээ яг иймэрхүү сорилт асуудлуудын талаар та нартайгаа ингэж ярилцж байгаа болно. Тэгээ энэ удаагийн сэдэв бол өөрийгөө хайх, харьяаллаа хайх гэдэг юм уу те. Яг уу англиар бол identity struggle гэдэг юм. Монголоор бол яг дахин өөрийгөө хайх, харьяал би хаана дөрөвэ гэдэг шиг. Би одоо хаана харьяалагдах вэ гэдэг гэх юм уу одоо юу гэх юм.
Яг тэр сэдв байлаа. Энэ асуултыг бол гэхдээ яг хүн бодоод үзэх юм бол хөнгөнөөр бодоод үзэх юм бол юун тэнийг юм асуугаад байгаа юм бэ гэмээр асуулт байгаа байхгүй тий. Юугаа асуугаад байгаа энэ хоёр ч одоо гэмээр л баг тий. Гэхдээ яг үнэндээ ингээд нэг хэдэн жил гадаадад амьдраад ингэсний дараа бүх сэдв болгон руугаа бодоод өнгийгөө гүн гүнзгийгээр бодоод үзэх юм бол нэрээ бас ийм эргэлзээ төрдөм биш үү, ийм хямралт хүн ордын биш үү. Тэгээ эн чинь ер нь тэр талаараа бас бодож үзчихэмээр юм биш үү, өөртөөгөө ярилцчихэмээр юм биш үү тий. Өөрийгөө бас нэг жоохон хайрлаад өөртөө заримдаа бас цаг гаргаж юмээр юм биш үү. Тэгээд тэр талаараа бас яг гэр бүлийнхэн ойр дотныхонтойгоо нээлттэй бас ярилцчихэмээр юм биш үү гэж санагдчих байгаа байхгүй юу. Тэгээд одоо манай энэ подкастыг сонсож байгаа хүмүүс ч гэсэн ихлэ зөвхөн гадаадд амьдрахад энэ хямрал гарч ирэхгүй шүү дээ. Насны онцлогоос хамаарч гарна төрөний юмны ээлдэг шиг 30-тай байж байгаа 40-тай болгоод 40-тай байж байгаа 50-тай болгоод гарч ирж болно. Ажлын орчин солигдоход гарч ирж болно. Эсвэл одоо юу гэдэг ингээд амьдралынхаа турш ажиллаа хийж байгаа тэтгэвртэй гарахад энэ асуудлаас гарч ирж болох байхгүй юу? Одоо би ингээд цаашдаа явах уу гэдэг энэ асуулт гарч ирж байна. Тэгэхээр та нар ч гэсэн бас сонсож байгаа үзэгчид ч гэсэн та нар өөрсдөөсөө зүгээр хөнгөнөөр бодож авах үзэхгүйгээр яг ингээд гүнзгий бас асуугаад үзээрэй. Одоо яг тэр хямралд өртөөд байгаа хүмүүс байна уу? Эсвэл тэрийгээ даван гарсан хүмүүс байна уу? Хэрвээ давж гарсан бол яаж давж гарсан? Тэрийгээ бас бичиж болно шүү. Тийм. Тэгээд яг тэр хямралд байгаа байвал бас тэрийгээ даван гарахын тулд юу хийх зөв байна, тэр мэрийгээ сайн ингээд мэдээлэлтэй одоо тийм мэдээлэл нэлттэй болсон өнөөгийн орчинд ингээд ухаж судлаад бас мэдэж авцгаагаарэ гэж миний хувьд зөвлөмөр байна. За тэгээ энэ удаагийн дугаар маань бол энэ түрээд өндөрлж байна. Та хэд маань тэгээд өөрсдийнхөө туршлагаасаа хуваалцвал бид хоёроос маш баяртай болно. Тэгээд дараагийн подкастаараа уулзтлаа. Баяртай. Баяртай.